Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ? Зөв ток шоу Бям гараг бүр 22 цагаас. За үзэгчдээ яг энэ цаг мөчийн мэндийг танаас төрөж байна. YouTube-ээр болон Facebook-оор үзэж байгаад баярлалаа. За тэгээ бас нэг зүйлийг хэлмээр язгуур цэг MN одоо пэйж хуудасаар манай лайв танарт хүрээд YouTube суваг дээр бол зөв ток шоу гэдэг YouTube суваг дээр орж байгаа шүү. Тэгээд энэ мэдээллийг бас танарт өгөх хэрэгтэй байх гэж бодлоо. За тэгээд өнөөдөр бол season 2-ийн 6 дахь дугаар. За өнөөдрийн зочин бол бас нэлээд та нарын харахыг хүсэж байсан хүмүүсийн нэг байх гэж би бодож байна. За тэгээд энэ зочин бол одоо Voice гэх шоунд орж олон охтуудын зүрх сэтгэлийг хайлуулсан нэг залуу байгаа. За энэ хүн бол Дашны юм байна. За тэгээд миний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Тасан баярлалаа. Өрсөнд баярлалаа. За тэгээд одоо бас нэг гэрээ контракт энэ дуусах төхөөл байгаа юм шиг байна. Тэ бас Тий. бас асууж зөвшөөрөл авч ордог юм байна нэвтрүүлэгт бас тэ. Тэгэхгүй бол бас яг чөлөө дуран бүтээлч бас одоохондоо биш л байгаа юм байна да тий тэгвэл Би чи бол нөгөө ерөнхийдөө бол нийслэлийн Улаанбаатар жуулах тарилэгддэг. Аа зөв. Одоо тэндээ уран бүтээлүүдийг хийж явдаг гэсэн үг тий. За тэгээд өстө манай ширээ интересттэй баялаг байгаа. Өнөөдрөөс эхлээд манай нэвтрүүлэг маань 10 дугаар хороолт байрлалтай цоо шин газар байгаа. Юус нээлттэй чигийг байгаа. Pork House гэдэг одоо энэ 10 дугаар хорооллын туслах замын голомт банкны хойдолд байдаг энэ одоо хоолны газарт ингээд мах энэ шараад хоолнуудыг бэлдээд тавьсан байдаг. Сая идэрэгөө. За тэгээд одоо энэ кондишн гэж юу мэдэх үү? Мэднэ. Мэднэ те. Энэ одоо илэг болон энэ ходоодыг их сайн хамгаалдаг. Ер нь ингээд заавал уухаас өмнө биш. Ер нь бол байнгын тогтмол хэрэгжилж ивэл зүгээр. Тэгтээ энэ бол уухын өмнө нэг уусан дараа нэг гэдэг нэг юм урайтай. Тэрнээс одоо чиний эрүүл мэндийг анхаараа. За аль нь уумаар байна? Энэ бол эмхтэн уудаг. За энэ ногоон бол одоо зүгээр жирийн одоо эрэгтэй эмэгтэй хамаагүй ууж болно. Энэ бол захирлууд уудаг. За тэр ногооноос л. Ногооноос ноход. За. За тэр үрлэнээс нэрээ. За авч уугаарай хөө. Хамт уудгийг үрлээ. За. Тий, одоо наач бол жинхэнэ манай уугнах байх шүү дээ. Тий, илгийг бол жинхэнэ хамгаална шүү дээ. Зөв зөв. Тэгээ нанаас сайхан аваад очих. Би бол байн гоож байгаа. Одоо сүүлийн үед бол тэгэхээр одоо түрүүн бас ууцсан юм ч одоо дахиж уугаад яг минь сайхан уучих. За тэгээ хоёлаа сайхан хоолндоо идээ сайхан ярина. Ер нь бол нэвтрүүлэгт орж байгааг бахтай өмнө. Тий, ер нь нэх олон нэвтрүүлэгт орж байхгүй тий. Ярилцлага нэвтрүүлэгт тий. За өөрийгөө нэг яг нэг сайхан танилцуулаач. 10 жилийн сургуулаа энэ хаана төгсөж ирсэн. Энийг ер нь хөө ингэждэг юм. Ингээл амархан. Ингээл уугач. Шууд жажлахгүй угаал ардаас нь уул. За. Ясах илгийг чинь сайхан хамгаална шүү дээ. За ингээд тачнымын илэг санаа зовлтог боллоо. За нэг өөрийгөө сайн танилцуулаач хөө. 10 жилийн сургууль, дээд сургууль тий. Би одоо энэ Төв аймгийн Алтан бол гэсэн юм их. Жинс манай Төв аймгийн Алтан бол гэсэн чинь одоо Улаанбаатар хотоос нэг 50 км байна да. Тэгээ тэнд бол 9 жил төгссөн. Тэгээ 9 төгсөөд наашаа Монгол Улсын соёл урлагийн их сургуулийн соёлын боловсролын коллеж гэж байдаг. Тэнд уртын дууны ангид 2 жил коллеж сурж байгаа. Тэнд одоо манай Төв аймгийн нэг сайхан уртын дууч байдаг. Монгол Улсын соёлын төрөний ажилтны Тасцмаа гэж өгч байдаг. Тэр өгшөд өдөртлөгт ор тэнд төгсөөд за тэгээд дээшээ бакалавр руу ороод морин уурын анги руу орж 1 жил явж байгаад тэгээд соёл урлагийн их сургуулийн уртын дууны анги руу бол 2012 онд орсон. Тэгээ 15 онд бол бас нөгөө Тасцмаа өгшийнхаа өдөртлөгт ор багш байна тэр коллежээс дээд сургууль руу багшлахаар очиод тэгээ багшаагаа тагчиж. Тэгээ 15 онд бол уртын дууч мэргэжлэр төгссөн. Одоо л хаана харилцаж байгаа юм? Одоо бол нийслэлийн Улаанбаатар жуулах харилцаж байгаа. Ер нь хизээс хойш харилцаж эхэлсэн. Улаанбаатар жуулахт ороод нэг 2 жил болж байна да. 2 жил болж байна. 2 жил. За 3 жил. Voice-с өмнө үү? Voice-с өмнө орсон. Өмнө тий. За тэгээд хэд оных юм бэ нэрээ? Би ч 1993 оны. 93 оных. Тэг надад ч хэцүү юм байлээ. Тэгээд ер нь бол одоо хүмүүс ахаа гэж их дуудах уу? Тэгээд нэг ер нь их юутай. Одоо оврж юу? Тий. Юм бэлээ. Би анхаарчаад энэ ах сайхан дуулдаг ах байна да энэ гэж бодчихсон байхгүй. Тэгсэн чинь 93 оных гэдэг нь хөө залуух юм биш үү гэж бодчихсон. Ер нь хүмүүс тэгж эхэлж гин үг. Би тэгж нэлээ ах юм шиг байна. 30 гарцсан юм өдөө гэж яа. Харин тийм. Яг бол нэг жоохон тарга марга байдаг ч юм уу. Тэгээд одоо манай уртын дууныхан мууныхан өдөө мөдөө ингэж байсаар гоод яриа мэрэ нэг жоохон бас тийм. Жоохон нэг тийм ахмад маягийн тийм бүрдээс үлдээд яриатай. Тий, тэгээ нөгөө дээл хувц өмсөд ингээ явдаг болохоор бүрч бас тиймэрхүү гэж магтгүй. Одоо энэ бол ингээл Дашнымч одоо voice show-нд ороод хэр удаж ба? Ороод voice show ч одоо 19 онд хэлсэн. 19 онд.
Одоо ч már 2 жил баг 2 жил болчихж байгаа. Шавж ерөнхийдөө нэлээ удаа явагдав. Хэр үр шимээ өгөө? Хэр үр ашиг өгөө? Үр ашиг өглгүй яах вэ? Энд ч одоо нэлээ бодож өсөж мөрөөдчихсэн өсөл мөрөөдлийг ч одоо шууд ингээд баг биелүүлчих дайнаа болчихж байгаа юм л да. Тэгээ сургуулаа төгсөөд бодсон, өссөн, мөрөөдсөн юмнууд ихвэлгүй яг одоо дуучин болоод ард түмэнд уран бүтээлээ хүргэх зорилготой хамгийн ихэнд үүддэг шүү дээ. Тэгээд олон танигдах, сайхан уран бүтээлээ хүмүүст хүргэж ингэж явах тэр өсөл мөрөөдөл бол ер нь биелсэн шүү. Телевизийн хамт олонны чар сайхан мундаг олон хүмүүсийн хөдөлмөр зүтгэлээр гэх юм уу. Энэ хэдэн уран бүтээлтэй юм бэ? Ташнам. Би өөрийн гэсэн одоо нэг 10 уран бүтээл байна. 10 уран бүтээл. Voice-с өмнө хэдийн гаргацсан байсан? Voice-с өмнө гаргацсан байсан. Бүгд нь үү? Тий. Тэгэхээр чинь одоо ер нь бол Voice-с өмнө уран бүтээлүүдээ хийгээд ер нь бол цацсан байсан юм уу тий? Ямар уран бүтээл, ямар сууг муугаар цацдаг юм? Гэхдээ одоо тэгэл яг хөө телевизараад юугаар өгнө штэ гойгоол очиол ахаа нэг ингэж тэгэж хэл. Уран бүтээл гаргаж уран бүтээлээ олон хүнд хүргэх гэдэг чинь бас нэлээд асуудалтай. Одоо ингээд бас voice-д орсон шалтгааны ч би бодоод байхгүй. Тэгсэн чинь ер нь бол ингээд наан уран бүтээл хийснэг одоо нэг юм Gangnam Style-ыг дуулдаг нэг Psy гэдэг шүү дээ. Тэр чинь одоо ер нь өмнө уран бүтээл хийжсэн хүн баг ингээд уран бүтээлийг мэддэг юм байл. Тэгэд яг Gangnam Style гарч ирэл ингээд од болоод бүх уран бүтээлүүдийг хүн сонирхдаг болсон юм байл. Тэр шиг Дашнамыг ингээд voice орсон дараа өмнөх уран бүтээлүүд нь одоо өмнөхөөсөө илүү сонирхож хүмүүс сонсож байгаа гэж би бодож байна. Тийм, тэр чи одоо миний уран бүтээлүүд чинь яг нэг YouTube дээр тавигдсан. Нэг 20 хэдэн мянга, 30 хэдэн мянга, 40 мянга төгрөг хүртэл явжсэн. Тэгээ voice дороод ингээд тавигдаа явснаас хойш одоо 7-800 мянга үзэлттэй болсон юм шиг. Тэг яг миний өөрийн пэйж хуудсан дээр ингээд тавигдсан дуунуудыг ч одоо ингээд хүмүүс ч ороод үздэг юм шүү дээ. Дашны гэдэг хүн юу хийжсэн, яаж хийсэн юм бэ? Нөгөө ингээд их судалдаг юм байна л да хүмүүс. Тэгэнгუთ нөгөө юм уран бүтээлээ дуу нөгөөдөл чих ингээд сайхан цацагдсан. Бас нэлээд олон хүн төрсэн байж тээ. Одоо дахиж уран бүтээл хийсэн үү? Voice-с хойшоо. Одоо Voice-с хойшоо би нөгөө Даш Чандравтайгаа хамт юу вэ? Нэг цомог ажил дуусгасан байна. Хамтсан 2 Даш гэдэг цомгийн ажил. Отоох маань бас продюсерлаад тэрэн дээр нь отоохын уран бүтээлүүд, одоо шарвгай уран бүтээлүүд. Яг манай отоох өөрөө хөгжмийн найруулга бүх юм аягээд бас нэг тийм цомог гаргацсан байна. Зөө. Хэдэн дуутай? 8 дуутай. 8 дуутай. Та хоёр одоо баг хамтрагчд болчихвоо да, тий? Одоо энэ цаашдаа бас хамтраад уран бүтээлүүд хийгээл явъя гэж бодож байна. Тий, тэгэж бодож байна. Тэгээ соолоо моолоо гээл хойлол тэгэл. Ер нь бас та хоёр их гоё дуулах хэм маяг хоёр өөр мөртлөө их гоё нийлдэг тий? Их сонин. Одоо ингээд сонсоход бол хоёр өөр төрлийн дуулалтай хоёр хүн ингээд хамт нэг дууг тэгж их гоё наалтцтай дуулна гэхээр бас хоёрт бас нэг тийм хамтрах нэг юм хамтрагчтай нэг тийм суурь байгаад байгаа шиг тий? Би тэгээд өмнө боддог ус нөгөө хоёр мөнгө, хоёр эрдэнэ гэл хос нэрт ингээл хүмүүс яваад шүү дээ. Тэгээд зүгээр л нэг бодож үзчихсэн ингээ хоёр даш гээд дашны юм ингээд явж болдог болов гэж бодож ирсэн чинь тэгээд бас гоё яасан шүү. Цаанаасаа бүтчихлээ тий? За voice бол ингээд үр ашиг өгсөн. Ер нь бол тэгэл одоо voice-с хойшоо бол нэлээд олон таньдаг болсон. Энд тэндэг л халтур хийж байгаа сурагтай л байх. Энэ тэндэг зураг газарч дуулаад тий? Баяраас. Одоо ч тэгээ көлөрөтэй болохоор бас яг тэгж очихгүй байгаа. Тэгээ ер нь voice-с хойш хэр олон халтур хийвдэ? Бас нэг асар яагаагүй. Асар их хийгээгүй. Одоо энэ ханш маш хийдэг. Ингэж явсаар бол. Манай Дашнымын одоо ханш ганцаараа 2 дашийн ханш бас хийдэг. Янз бүр байна. Тийм үү. Ер нь зүгээр нэг ер нь хідээс буурандаа тэр гэлээ хазаа нэг 2 саяас доош ярина гэдэг гэдэг шүү дээ. Тэггүй тийм нэг асар масар яахгүй. Тэгээд яг нөгөө нэг хүмүүсээс болол. За миний дөө нэг энэ хүүхдийн сэвлэг ч юм уу юм дээр бол тийм ээ том компани яваамаар ийм дээр бол хийдэг. Хөл янз бүрийн хэлбэлзэлтэй л. Одоо л ингээл сайхан тэрэг унтсан те амьдрал ингээл маш гоё ингээл залуу хүн бол ингээл ерөөсөө одоо мөнгө одоо олдчихвэл хадгалах те тэгээд ингээд өөртөө дуртай зүйлүүд бас эргэтэн авч явах стил юм байл. Энэ одоо ер нь эргэтэн бол мөнгө сайн олох л ер нь бас зорилгоны төлөө амьдарч шүү дээ те. Одоо voice хойшоо бол ямар ажил төрөл хийж те одоо ер нь бас зөвхөн дугаар амьдардаг юм уу эсвэл өөр бизнес энэ төр хийдэг юм уу одоо яаж энэ одоо энэ коронавигийн үед амьдарч байна хөө? Коронавигийн үед бол одоо ёстой нэг одоо төрийн байгууллагт ажилладаг тул даалын ажил байна. Улаанбаатарч болох юм цайлан гардаг.
Цалин бол тасрахгүй. Цалин бол одоо яг нэг улсын байгууллага болохоор тэгээд ингээд явуулчихлаа та. Давхар өөр юм хийдэг үү? Давхар одоо юу хийхгүй. Voices бол энэ машиныг авсан биз дээ, тий? Тий. Дараах нь. Тий. Одоо жашиг орлогын үүдийг нээсэн байж тээ. Энэ нь одоо тэгээд Эцэдийн Монголда гэрээ нэзэд дуусгая. Гэрээ одоо бараг дуусчих тоо. Бараг дуусчихна. Одоо дууссаны дараа бол одоо чөлөөт тий одоо энэ бол одоо юу гэдгийг одоо Эцэдийн Монголын гэрээч бас нэлээд айхтар гэрээтэй байд юм шиг байгаа. Юм л тэгэхээр дууссаны дараа зөвхөн чуулга дээр одоо цаашдаа ажиллах юм уу эсвэл арай нэг өөр төрлийн зорилго энэ төр бодсон юм байна уу? Ер нь тэгээд чуулга дээр ажиллана. Зугаар нь тэгээ уран бүтээлүүд хийгээл юм да. Давхар. Энэ жил урлагийн хүн юм байна дөө. За гэж хоол идээрээ. За. Тэгээ хоол мөн жоохон одоо сая хоёул ярьж байгаа нь хурчгүй яв. Гой хоолноос идээрээ. Тэгээд одоо энэ залуучуудад дашны одоо энэ охтууд их сайн юм байлээ. Эмэгтэй хүмүүс эгчнэр бас их сайн юм байлээ. Дашны ганц бий юу? Ганц бий нөө. Ганц бий байгаа. Ер нь бол одоо voice social их олон охин энэ бичиж байгаа л үүдээ дашны мэл үү те. Танилцъя дашны маань тэгээд. Уу яг вэ зүгээр хүмүүсүүд бол уран бүтээлийн амжилт дээр гэж л. Бас мэдсэр бол тиймэрхүү байлгүй яах вэ? Ганц хэр бичнэ. Тий. Дашны одоо хэрэг эмэгтэй хүмүүслээ чадчихдаг. Одоо ингээл эрэгтэй хүмүүс чинь ганц бие хүмүүс одоо эрэгтэй хүн чинь энэ бичдэг шүү дээ. Эхэлж нэ төрөө чөлгөө гэдэг шүү дээ. Яг одоо тэгтээ бас эсрэгээр эмэгтэй хүмүүсийн тэр хөдөлгөөд болцсон юм байлаа л. Тэгтээ дашны хүн одоо эмэгтэй хүнтэй ер нь яаж танилцдаг юм? Одоо ингээд таалагдсан эмэгтэй үйл чинь чат мад бичих үү? Бичин л дээ. Юу гэж юу гэх вэ? Сайн. Би voice-ийн дашны байна. Тэгж яаж яахгүй. Бичнэ. Тэгтээ би ч бас тийм юмд нэг актер сайн биш байдаг юм аа. Чон хоол уу? Тий. Нүүрмгээ тэгж явчих чаддаг гэж боддог. Жоо ичимхий юу? Энэ одоо ингээд дашны байгаад энэ жоо ичимхий тийм дуу цөөтэй юм шиг. Ер нь чи өөрөөх нэг заа өрөө хүн ер нь өөрөө л сайн мэднэ л дээ. Яг хүмүүс гаднаас нараад сайн дүгндэг ч гэсэн өөрөө за би нэг иймэрхүү заа ааштай төрлийн үндэ те. Одоо юу гэдгээ за ер нь эмэгтэй хүмүүнтэй яриа мэрэ өдөх тал дээр бол за ер нь бол хол юм байна те. Муу юм байна. Одоо өөр нэг аим одоо заа амир өгдөг шүү дээ те. Чи өөргөө нэг тодорхойлооч юу? Өөрийгөө тодорхойлно гэдэг ч бас л хэцүү асуулт байна шүү. Би бол аюул түргэн ууртай. Тийм үү. Тэгэл пөнк гэж шүдэнсний мужийг асаал унтчих чинь юу ч бодохгүй дараа гих мэдчихлээ. Ер нь их тийм нэг тайван л юу шүү дээ. Таймал төрлөө. Чи нууралдгүй. Уурлах юм байвал бас уурлахгүй яах вэ? Уурлна. Уурлахаараа яах вэ? Одоо ер нь хүмүүс янз янзаар уурладаг шүү дээ. Дуугаа уураач. Йоо. Чимээг үдгсэгээл явж байгаа л гээл. Амбал нэрээ хэдүүл юм байна. Дороо нэг дүүтэй. Дороо нэг дүүтэй. Одоо энэ бол ингээл эмэгтэй дүүтэй байна, охин хүүхэдтэй байна гэж өөр ингээл айгүй том хариуцлага тий. Тэгэл одоо дүүгээ хамгаална ингээл ямар хүнтэй уулзсан яаж хийж бас нэг жоохон ахын нэг хараа бол байдаг гэж байна. Яваас асууна. Тэгээд яг өөрийнхөө мэдж байгаа тэгээд яг тэ нэг хөндлөнгөөс оролцоод яах гэж боддог. Актер тийм тулсаг янз бүрийн байвал л гэхээс бол нэг яатах юм уу? Нэг оролцохгүй. Өөрөө тэгээ өөрийн гэсэн бодолтой одоо өөрийн гэсэн юмтай үуч тэгээ өөрийг бас авах гэж боддог. Үнэхээр нэг болохгүй байвал хаяа нэг. За чи ингэж шүү. Их л тайван юм байна тий. Ер нь дашним ер нь одоо юу гэдгийг эмэгтэй гараа үржсэн үү? Гүү юу ч ястай эмэгтэй хүнтэй ч маргалдаж чаддаг. Би ч өөрөө тийм хүнтэй яг дург хэрэлдэж ирүүл үү тийм хол байдаг. Энэ тэгэл тийм юмс хол үйж ижил энэ хүний бас энерги гэж байт юм шүү тий. Тийм юм ч бас их цэвэр мэвэр байдаг юм шүү дээ. Энэ хэрүүл ам юмнаас хол байгаад одоо энэ сошиал медиан дээр бол одоо ингээл сайхан магтчихин тий хүмүүс. Ер нь их чамайг нэг муулдаг байх тий тач нэмийг. Гайгүй байх тий. Нэг ингээ байнгын бас магтуулагчаас их том одоо үүрэг хариуцлага шүү дээ. Тэрийг нэг дааж явна гэдэг чи ер нь одоо энэ үүрэг хариуцлага гэж яг юу юм бэ? Хоёул тэр талаар нэг яриад төгөө үүрэг хариуцлага гэж яг юу вэ? Тэгээ одоо манайхан бол одоо өөрийнхөө үүргийг ухамсарлахгүйгээр бусдаас ингээд юм шахаж шаардахтай их сайн байдаг шүү дээ. Тэгэхээр хүний өөрийн үүрэг одоо гэдэг яг ямар одоо чухал зүйл юм бэ гэдэг чинь нэг өөрхөн бодлоос яриач гоо. Үүрэг хариуцлага гэдэг чинь одоо маш том чухал зүйлтэй. Чухал юм гэж байна. Чиний өөрөөр нэг тодорхойлохоор одоо юу гэж тодорхойлсон юм бэ? Тодорхойлж байхгүй. Ер нь
үүрэг хариуцлага чи өөрөө хүн өөрөө үүргээ ухамсарлаж иж тэ хүнээс хариуцлага нэгч мэхэж одоо байх ёстой юм байна л. Тэгвэл нас нэг нэхэлдэг өөрөө үүргээ ухамсарлахгүй цагдаа нартай ингээл лайв хийгээл уурлаад баг цагдаа нараа байж зодчих гол байх юм шүү дээ. Тэгээ өөрөөсөө энэ хүлээрэт үед зугаалаад явж идэг ч бас юу юм те. Ер нь ингээ өөрөөсөө үүргээ биелүүлэхгүй байна л. Тэгээ гэртээ бай. Хүлээрэтэй өвчнөд үед гэртээ бай. Үүргээ сайн биелүүлээ гэхээр манайх биелүүлдэг байхгүй. Үүрэг гэдгийг яг зөөчээ. Одоо юу гэдэг өөрийнхөө хувьд бас хэр биелүүлдэг те. Ер нь энэ талаар одоо энэ хэр чухал зүйл юм бэ гэдгийг хүмүүст ойлгуулаач л гэж байна. Ташнымыг одоос би их олон эмэгтэй хүмүүстэй сайн байдаг болохоор бас чиний үгийг сайн сонсох болов гэж байна. Гүү л тээ. Гэхдээ яах вэ тэгээд одоо хүн болгоно л гэсэн өөр ингэсэн бодолтой тарихтай дор дорно бодсон юм байдаг л байлгүй дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол миний хувьд бол одоо юу гэж хэлмээр юм дээ. Юу тавиро? Өөр юм ах. За өөр юм. Ер нь гэхдээ ярен дэх юм уу юу? Муу. Ярен дэх юм уу юу? Тэ? Voice дээр гайг болоогүй юу? Арай дээр жиж үж магадгүй шүү. Жохон. Би одоо ингээл урлагийн хүн чинь байнгын ингээл хүнтэй харьцдаг учраас яриагаанд бас айгу сайжруулах хэрэгтэй гэдэг юм шиг байна, тэ? Ер нь хүмүүнтэй харьцах яриач хүн яриагаа бодож байгаа бодлоо яриагаараа сайн ойлгуулахгүй бол тэгэл чигсэн шүү дээ. Урлагийн хүн чинь байнгын хүнтэй харьцдаг ажил хийдэг. Тэгээ одоо энэ бол ингээд энэ маш олон хүмүүс ташнамыг ингээд уран бүтээл сонсч байна, дэмжиж байна, тэ? Тэнгүүд одоо юу гэдгийг чиний жанр төрөл жанр тэ одоо хоёр ташиг хийж байна. Гэхдээ чиний хувь хүний чинь өөрийн жанр ер нь зүгээр 35-аас дээш шүү. Сонсогчдын чинь нас ер нь ямар хуу бүлэгт байна гэж бодож байна. Ер нь тийм баг шүү. Уртын дуу, ардын дуу тэрийг бол нэлээд настай хүмүүс сонсож байгаа. Одоо энэ хоёр ташиг уран бүтээлүүд ямар вэ? Бас тиймэрхүү байгаа дөө. Бас тиймэрхүү. 35-аас дээш. Ер нь отгох продюсерс юм уу те? Тий. Ер нь ингээд санал тавьсан юм уу? Эсвэл зүгээр Бид хоёр ерөнхийдөө өөрсдөө санал тавьсан байгаа. Хаа одоо ингэж юм яах вэ хийгүү гэж. Тэгээ ах нь яг хоёр дүүдэд туслахыг дэмжиж. мөнгө төгрөгийн яадаг юм бэ хөө? Одоо энэ хоёр цомог мог гаргана гэдэг чинь бас нэлээ ачаалттай зүйл байдаг байлгүй. Тэгээ яг хөө тэрийг бол Monnis Group-ээс нөгөө хэвлэлт юмнууд хэлээ яасан. Гаргасан. Эсвэл та хоёр баг өөрсдөө мөнгө гаргахгүйгээр цомгоо гаргачих юм ба штэ. Бос тодорхой хэмжээний юм гаргалгүй яах вэ? Гаргах уу? Энэ хэд гаргадаг юм бэ хөө? За яг хөтэ нэг 5 мав гарна шүү. Гайгүй. Яг боломж юм биш үү? Отгоох өөр юмнууд хийчихэж байгаа гайгүй. Гайгүй байна. Цомны зэн нэлдэг. Одоо н коронавирус нэг гайгүй болоод л явал юм болох та. Коронавигийн дараа. Тий. Бүр намцны. Тэгэхгүй бол одоо энэ өвчин зовлонтой байх тус болохгүй л. Энэ бол бэлэн болсон зав байгаа болчиход байна. Бүлээгэл байгаа юм шүү дээ. За окей. За тэгээд одоо нэг хоёул нөө ярьжсэн төрөний нөгөө нэг ярьжсэн юм сэтгүү өргөжлөлөө л да тий. Эмхтэй хүн гэвэл ярьж штэ. Эмхтэйний юу хардаг вэ? Эмхтэй хүний юу? Эмхтэйний юунд татагддаг вэ гэх юм уу? Би ч одоо ер нь нэг нүд мэтэл хардаг юм доо. Нүдээ. Нүдний одоо гой сайхныг үү эсвэл нүдний харж байгаа харц уу? Ер нь харц. Харц нь ямар үйл таалагддаг? Ер нь тийм зөөлхөн сайхан байвал гоё өгдөг шүү дээ. Эмхтэй хүний бас нэг ухаанч юм уу за одоо тэгээ бас хамаагүй ч би өөрөө ч бактери тийм хүн биш дээ нэг хүнийг яахад гэж байна. Ерөнхийдөө бол тийм нүд л ятаа. Харцаар нь. Царай чухал биш үү? Хөөхөн мөрхөн одоо царайлаг марайлаг гэж яриад шүү дээ. Хүний харах өнцөг өөр л багтдаг тийм. Өөр л байгаа тийм. Тэр нь бол царай ер нь хэр чухал байдаг вэ? Нэг чухал биш ээ. Нэг чухал биш. Тэгэхээр ерөнхийдөө нэг сайхан ухаалаг айдуу зүйл харцтай байвал тэгэл сайхан. Энэ их тайван хүнд бас дуртай байна тий. Энэ бас нэг тайван. Энэ их тайван гэр бүлэл. Манай ээж аа хоёр бол өөрсдөө тийм сайхан хүмүүс байдаг. Одоо би хоёрын дээр гэж ер нь хэрэлдэж, суралдаж, судалдаж байхыг нь л мэддэг. Даа сайхан нээж өгөхөд уулзах болж байгаа. Тэгэхээр дагаад тийм орчин төсчгөр чи хүн өөрөө дагаад их тайван байна. Тий, тэгээ нөгөө өссөн орчин гэдэг чинь нэлээд чухал. Тэгээ одоо эмэгтэн болгол ааштай байдаг л та тий. Одоо аашгүй эмэгтэн гэж байхгүй шүү дээ.
чи бас гэдэг өөрөө 50 байлаа. Гэтэ тэр хүн чинь анх танилцаад аяга хөрх айдуу 50 байж байгаад эмэгтэй хүний чинь бас ингээд бие физиологийн асуудлаас болоод уурлах, ундууцах юм зөндөөлөх гарна шүү дээ. Тэгээд маш ингээд өөрчлөгдөж ааштай эмэгтэй болчвол яах вэ? Гэхдээ одоо тэгэл зохицуулаад болох л байх та ер нь бол. Тийм. Тэгээ эвийн олоод л одоо ямар яадгийн тэгэл нэг эвийн олох л байх л та. Энэ бол одоо салах гэж яахгүй л гэсэн үг шүү дээ. Тийм юу ч одоо тийм зүйл үү яах вэ? Би одоо яг зөвөр ингээд айгүй олон салж шүү дээ. Ер нь л Монголд салт айгүй их байдаг юм байна л да. Хувь хувь айгүй өндөр. Дандаа нэг хүүхэд үлдчихдэг. Тим юмуд айгүй их байдаг юм байна. Тэгэхээр энэ бол ингээд одоо чи өөрөө оройтс гэж бодож байна уу? Ер нь эсвэл гайгүй гэж бодож байна уу? Одоо гайгүй шүү дээ. Гэрлэнээс бол гайгүй. Өөрийнхөө амьдралыг нэг сайхан төгнүүлчихэд дараад нь бас нэг айл явах өөрийг авчраад гэж амьдрал зохиол гэж бодож байна. Тийм л да. Тийм. Тэгээд салалт гэдэг тал дээр бол одоо тэгэхгүй одоо энэ нэг нэгнийхээ үгийг сайн таахаа байцсан юм уу гэж. Нэг нь тийм дуурлангууд үүдгсэн гэж зөрж уралдаг. Тэгээ нэг нэгнээс амархан гойддаг ч болсон юм уу гэж боддог. Тэгэхээр одоо яг одоо бол дашнин бол эмэгтэй хүнтэй байхгүй ганцаар байгаа шүү дээ. Харилцаанд ороод эхэлсний дараа одоо л ингээл айгүй олон зүйлүүд чухал байдаг шүү дээ. Ойлын чухал зүйлүүдийг нэрлэе л да. Хосын харилцаан дээр те. За итгэлцэл те. Би энд итгэдэг. Нөгөө байнгын мөнхийн хардаж яриад л хэцүү шүү дээ те. Итгэлцэл чухал. За өөр юу вэ? Хүндлэл. За хүндлэл. Тэгээд одоо чухал. Эдэж чухал байх л та тэрч бол. Байх л тавшаа чиг шууд хэлээд. Хэр чухал байдгийг чиний хувьд. Монголчууд яг их ичимхийлдэ. Одоо ярихдаа их муу. Энэ талаар бол ярихдаа жоо ичдэг. Тэгтээ хийхтэйг сайн хийдэг те. Тэгэхээр одоо эдийн чинь бол ингээд одоо юу гэдэг юм багаас нь ингээд залуучуудын бэлгийн боловсролтой зүйлийг олох хэрэгтэй юм байна л. Тэгэхгүй бол ингээд том болол янз янзын одоо өвчин тусах эрсдлүүд айгүй өндөр болдог те өргүү болох энэ төргээд айгүй бол асуудал байдаг юм байна. Тэгэхээр ер нь бол энийг бол би нэг ичих зүйл биш юм байна гэж боддог юм. Тэгэхээр ерөн зүгээр энэ хэр чухал хосын харилцаанд. Ер нь нэлээд чухал баг шүү. Хэдэн чиний хувьд 100-аас 80-90% бол байх байна. Ягаад гэвэл хайр гэдэг зүйл дотор багтай явчих байна. Том орон зай гэж л шүү дээ. Тэр чинь бас одоо мэдээж тэр таарахгүй гэж байдаг юм байна л дээ. Өөдөд ингэ чинь бас тэрнээс болж л байгаа хэл та. Тэгэхээр тэр бас их тийм одоо тааламжтай байж иж хосын харилцаа бас их бат бөх байдаг юм гинэ. Тэгэхээр одоо тэр их тийм чухал харж явах хэвээр мэдчих хэвээр зүйл юм байна л да ер нь л тэ. Тэгэхээр одоо энэ бол ингээл залуучуудыг бүгдээр ингээл уриалдаг штэ. Залуучууд гэдэг уриалдаг мөртлөө эмэгтэйчүүдээс уриалдаг штэ. Эмэгтэйчүүд ч гэсэн яг үндэ бас тэр тал дээр мэдлэгтэй байх ёстой штэ. Мэдрэмжтэй мэдлэгтэй байх ёстой тий. Жишээл бэлгэвч гэж байна тий. Бэлгэвч хэрэглэх хэрэгтэй. Хизээ хамс үйл хэрэглэн нэрэ. За тэрийг ер нь зөв ганц биений хувьд ингээд хүнтэй уулздаг юм уу эсвэл ингээд дандаа ингээд байгаад гэдэг юм уу? уулзсан л та. Уулздаг ер нь хүнтэй. Би өчтөр өмнөх дугаар дээр Сумьяг сэтгүүлчтэй байсан чинь манай хит гэж яриадсан. Бүр олон хүнтэй байсан байхгүй. Тэгэхээр яг зөвөр Сумьяд гин дашны доод ингээд зүгээр тим эмэгтэй хүн байдгүй. Харилцаатай. Одоо баг байхгүй тий. Баг байхгүй. Чигтдих бөөр хийн те ер нь яг тийм тойролж бөөр хэлж ярих юм те. Одоо яг зүгээр ингээд ямар ч тийм одоо эмэгтэйтэй одоо харилцаа байхгүй гэсэн үг. Одоохондоо бол байхгүй л. Бүр байхгүй. Огдас байхгүй. Хэр удаж байгаа хөө ер нь? Сүүл хэзээ хүнтэй үерх үү ер нь? 2 жил болж байна уу? 2 жил. Ер нь одоо ингээд чиний хувьд хэр олон үерхэл байв ер нь? Нэг олон биш тий. Цөөхөн баг тий. Ганц нэг. Тэгээд 2 жилийн өмнө болсон. Ер нь зүгээр ингээд дараа нь ингээд хүн харамсдаг штэ. Салсныхан дараа хэрэггүй саллаа инглээ тэглээ гэдэг харамсалж байсан уу? Эсвэл за яг л зөв зүйл хийжтэй гэсэн бодол байдгүй. Энэ одоо бас тэр одоо юу гэдгийг зөв сална гэдэг чинь бас утга учиртай юм байна л дээ. Амьдрал ингэж ингээд үр хөвгтэй болохоос өмнө ингээд зөв сална гэж. Тий, ерөнхийдөө зөв салалт байсан гэж байна. Юунаас болох вэ? Ер нь юунаас болж энэ салт үүсв?
Гэхдээ тэгээд бас жижиг шижиг асуудал байлгүй яах вэ? Гэхдээ нэг ихлээд одоо үерхэд удаагүй те. Тэгэхээр Дандаа жижиг сажиг юмнаас бол ширүүл өрөөл үүсдэгтэй ер нь бол бас ингээл ташны хүнтэй хэлж ингэж төсөөлөгдөг. За тэгээд одоо хоёул нэг уран бүтээл ярьлаа тий одоо ганц бий байгаа эмэгтэй хүний бол нүдийг хардсыг харддаг юм байна. За тэгээд одоо бол энэ одоо манай шин дээр байгаа энэ алкогол гэж нэг зүйл байна тий. Ташны мөр нуудгүй. оо пиав. Ер нь voice-с хойш ингээ олонний танил боллоо шүү дээ. Олон таньдаг боллоо тий. Тэгэхээр гадуур дотор явхад бас хөл өрөөтөд нэг яваагүй байж магадгүй. Гэтэ ер нь яг өө ташны биш шүү дээ тий. Наас нь дайлыг гэдэг хүмүүс монголчууд аягүй тийм дайламдах байхгүй. Дайлдаг, им авч өгдөг тий. Авч өгөөд уухгүй л жоохот дургуутдаг шүү. Чамд ер нь тиймэрхүү юм хийх бай. Та юунаас хойш бол нэг яасангүй тий 20 зэрэг мэргээд. Би ч өөрөө нэг гадуур дотор ус актордаг гэж яасангүй. Явдгаа. Найс нөхдөд хүрээлтэл найзуудтайгаа хамтарч ингэж явах. Яа ханс нэг пиав. Хүн зөөлнө. Үгүй яах тэгэл нэг зөөлж явах тэгэл. Тасарчсэн үү? Ташны. Үгүй Тасартлаа ууж байгаагүй. Хон алдтлаа. Тэр ч бас их сайн биш үү те. Тэр л их буруу зүйл үргэлдэг юм шиг те үнийг. Шун зүүн л та. Одоо хөл өрөөд чинь нэг ах баригталтай амар ихсэн гэсэн. Энэ одоо энэ арх дарсыг энэ би ягаад энийг одоо алкоголыг би одоо ягаад өнөөдөр задлаагүй нөхөр одоо өнөөдөр ингээд ягаад би бас энэ Pork House гэдэг газар нэвтрүүлгээ хийж байгаа гэдгийг хэлж байна. Нэрээ энэ манай Casper гэдэг дэлхийн брэнд те энэ гахаан шарсан махтай үнэхээр гоё хосолдог. Тийм тэгээд үнэхээр ийм гоё хослоод биш те кондишн бол одоо уухын өмнө уучдаг те тэгээд чамаг бол одоо машин тэрэгтэй явж байгаа учраас задлаагүй шүү. Тэр нь бол ингээд бас зөв хэрэглээ баг хэрэглээд те тааруулж хэрэглүүл эн чинь бас тийм буруу зүйл биш те тааруулж хэрэглэх хэрэгтэй те тэгэхээр бас тэр талаа би уриалахын тулд нэвтрүүлэл дээр оруулдаг. Тэгээд одоо ер нь бол ингээд за юу гэдгийг ах баригтал гэсээд гэр бүлийн хүчирхийллүүд тэнд айгүй хүүсэж ийн бие бинийгаа таньж мэдэхгүй байсан л гин те таньж мэдэхгүй байсны улмаас хоорондоо ингээд өглөө 2-7 ажилдаа явж өгдөг. Орой уулздаг. Хүмүүс чинь өдөр ч хамт байхаар хэрүүл үүсээд маргаан гардаг гинэ. Тэгэхээр хамт байгаа хүмүүсээ бид ингээд бас яг таньж мэдэхгүй ингээл ер нь нэг жоохон утас интернетэд их тийм одоо хамаг цаг зав зарцуулдаг болсон л да. Амьд харилцаа гэж яг юу вэ? Чинь амьд харилцаа гэж одоо нэг сайн таньж мэдэх нэг одоо хүн гэдэг бол сэтгэлийн амьтан гэдэг бол юм байна. Тэгээд тэр зүйл бол өгч амьд харилцаа гэдэг бол нэг ойлголцох мэдрэх хүн ч одоо яах гэж ярих гэж ам заяа сонсох гэж чих харах гэж нүддэг шиг байна. Тийм энэ оюуг чинь нэг ажилуулахгүй байгаа тул гэж. Одоо сошиал медиа хэрэг ашиглах уу? Ашиглах. Сурж байна уу? Энэ нь бол ингээл одоо юу гэдгийг аюу ол энэ ч бас ухах юм бол амар их юм байдаг юм байна авцсан. Ингээд ингэсээр байтал хичнээн цаг өнгөрчдөг. Цаанаас нэг донтуулчдаг. Одоо хэдэн дагаж мангаш тань? Одоо минийх чинь нэг 20 хэдэн мянган л Facebook пэйж үзсэн. Instagram нэг 6,000. Энэ бол ингээл Instagram-ын дээр бас хөгжүүлэхээр л ингээл бас давхраад таад шууд энийг л маркетинг хийнэ шүү дээ тий. Яаж энэ маркетинг юмнууд дээр ажиллаж байна одоо байнгын зураг хөрөг хийгээд байнгын идэвхтэй байх хэрэгтэй юм байл. Харин тийм тэгээд байнгын хийж чадахгүй юм л та. Байнгын стори хийгээд ингээл байх хэрэгтэй хийж чадахгүй л байна. Тэгэхээр бас нэг хөвний би бас тийм идэвхтэй биш байх. Бас яг тийм байж чаддаггүй тийм идэвхтэй хүмүүс байл. Байнгын ингээл одоо бүх юм алхаж явж байгаа бүх юм аа бааж хийж байгаа шүү. Инфлюенсер гэж байдаг шүү дээ Монголд. Одоо инфлюенсерүүд аягүй их шүү дээ. Одоо олон дагагчтай хүмүүс л одоо баг инфлюенсер болчиход байна. Бид одоо чи өөрийгөө одоо юу гэдэг нь зүж юунаас. Инфлюенсер одоо гэдэг хүний энэ үүрэг хариуцлага чи өөрөө ер нь инфлюенсер гэж боддог уу? Гүү. Нүс тийм боддог. Одоо инфлюенсер гэдэг чи одоо ямар нэгэн бараа бүтээгдэхүүн сурчлахаас илүүтэй зөв зүйл залуучуудыг уриалдаг те үүрэг хариуцлага ухамсарладаг тийм байх хэрэгтэй юм байна л. Харин уг нь бол тий. Нэлээд сайхан одоо нийгмийн сайхны төлөө одоо яах ёстой юм те тэр их бас нэлээд олон хүн харц дагаж гэж үгийн сонсч явж байгаа шүү дээ. Тэгэхэд тэрийг бас зөөр ашигламар санагддаг. Тэгэхгүй одоо нэг жижиг шижиг хэрүүл уруу 9 шидийг юм гээд харагддаг.
Ташны хамгийн дуртай зүйл юу вэ? Дуртай зүйл би одоо сайхан морь унаал. Морь унаал. Өөр спорт ер нь ярих дуртай сэдв чам байна уу? Чамайг би нэг удаан яриулмаар байна. Нэг сэдвээр удаан яриулмаар байна. Ташны миг яах вэ? Эсвэл би 100 гаруй зочинтой ярьсан. Ер нь бас их дуу цойтой хүмүүсийн нэг шүү. Амар дуу цойтой юм. Одоо энэ чи за ойл мал яри, морь мал яри л да. За. Хөдөө нутаг сайхан. Одоо сайхан хөдөө нутагч одоо очоо сайхан ингээд 100 болгол явж амардаг ш хүмүүс те. Хөдөө нутгийн хамгийн гоё зүйл нь юу гэдэг вэ? Чиний хувьд? Хөдөөгийн хамгийн гоё зүйл одоо тэр монголчуудын тэр нүүдэлчдийн соёл гэж нэг сайхан зүйл. Малтай харьцах, тэр ахуйн байгальтай харьцах гоё шүү дээ. Адууны соёл тэр сайхан шүү дээ. Монголчуудын одоо олон жил ингэж өртөөлж нүүдэлжсэн соёл бол. Үгээс. Одоо ер нь байнга очтгоо. Очно би одоо нэг сар 2 сар шгуулж өдөрлөө дөө. Хөдөө. Малаа төлөвлөжгээд одоо очиж виз хоёулах нь. Тэгээд тэр хоёр дээр очиж ямаа самбаа гэж байж байгаа. Ер нь хотын амьдрал чамд таалагддаг уу? Хотын амьдрал гайхалтай тэгээд л өдөөнийхөө басараа яаж Гүцэхгүй. Одоо энэ хөдөөний очиж амьдрыг тэндээ ингээд суурин бай гэсэн бодол өгдөг юм. Энэ хизэнээс тэгж амьдрын гэсэн бодол өгдөг юм. жоохон 40 50 хүрээд амьдрэх юм бол гэж бодож шүү дээ. Эндээ бүхнүүдээ сайн зохицуулах болгож байна. Одоо бас нэг хийх юм а хийчгээд нэгэн тал одоо урлагаар зүтгэж байгаа юм чинь нэг би бол одоо ингэж бас өв тээж байгаа юм шүү дээ. Тийм ээ. Хотын дууны соёл зэрэг нэгээ сайхан гэж тэгээд одоо бас олон хүмүүс нэг зүртийн дуугаас сурчлаа. Тэгээд бас нэг дэлхийн гоё уртын дуугаа нэг ихлэх юмсан л гэсэн юм байна. Гадаад мадад орнд одоо юу гэдэг очсныг бас дуугаа шиглүүлэх боломжийн дээр нь олдох нь. Тийм талаар нь судлав уу? Одоо ер нь алстаа гарч ирэх байлгүй дээ л гэж бодож штт. Гэтэ яг нэг жижиг шажиг тоглолтуудаар бол явдаг л та. Явдаг. Хаашаа яв? Хятад, Солонгос. Юм. Хүмүүс яаж хүлээж авах вэ? Гадаад хүмүүс айгүй гоё хүлээж авдаг тий. Одоо тийм дуу бол гадны хүмүүс чинь сонсоод их ойлдгийг гадаад хүмүүс. Тэгж сэтгэлд нь хүрч штэ. Тий, тэгээд уртын дуу чи өөрөө тийм бас 70 ертөнцөө яах. Одоо үг аялгуун тийм гоё нэг юм сансар октогоор гараа авчдаг. Гоё штэ. Ер нь тэгээд тэр хүмүүс одоо яагаад тэгээд мэддэг одоо бас л хөдөө мал дээр байхад ингээл гин гоолол тэгэл энэ уртын дуу ер нь авиас гэж одоо ер нь хідүү байж уртын дуу дуулдаг. Бас хөдөлмөр мэдээж хэрэгтэй те 99% хөдөлмөр гэдэг. Гэхдээ уртын дуунд бас авиас хэрэгтэй юм уу хэрэггүй гэх юм уу ер нь тодорхой хэмжээний бас нэг дуу байна. хоолойны цар байх хэрэгтэй те хоолойны цар хүрээ байна. Тэгээд хичээл зүтгэл хөдөлмөр. Уртын дуу чи ер нь бус дуунуудыг бодвол бас хэцүү шүү дээ. Нэг доошоо хийг нэг дэшээ гэдэг ингэж. Тэгээд олон минут ингэж дуулдаг болохоор бас амар гоё шүү дээ. Үнэхээр гоё мэдрэмж өгдөг шүү дээ. Тэн дуу дуулж болоход сонин бас нэг хангаа дэлхий цаана амьтал юм шиг үлээ. Би зургал харах ингээ баян хүнжүүлийн харган дээр очиж ирсэн битэн. Тэгээд тэнд нэг хоёр дуу дуулчихад өвөл байсан. Хэдүүлээ нар зүг тойроо гараа гэхэд ингээд хөдлөө төгсөн чи юу яаж вэ? Машинын кастрыг зохиод цасанд уу чулуунд. Хүүдийгээ цаашаа тэгээд явчих гээд. Цаашаа явсан чинь жоохон цасанд ч суучдаг. Машин хөдөлтгөө. Тэгээ манай нэг ахгүй явж исэн энэ тэр хангаанга жоохон яадаг. Шүтдэг тэгээд төлөө эргэж очиод өглөө төрсөн чи цас гардаг. Тэгээд эргэж очиод энэ хангаад хэвэл дахиад нэг хэдэн цагаан дуу дуулаад. Гэт мөр уртай хэвэл явжсэн. Тэгээд нэлээ олон дуу дуулаад гэсэн чилээ. Энд хаанаас нь мэддэхгүй бол том шуунууд гарч ирэл. Дээдлээ ороод өгөн. Тэгэл ингээ бүжгэлж байгаа юм шиг гэж нисэл. Амар болж армаад. Тэгэл заа боллоо гэл. Очоод машинаа нэг дүлгэсэн чинь тэгэл зүгх. Тэгээ хойдлоор зөндөө их цастай хонхолцсон суугаагүй. Сонин л гэдэг юм лээ. Тэгээд дууны юм баясдаг юм гадаг юм. Гай тэ. Нэг одоо ер нь бол байнгын энэ тэнд ингээл хүмүүс юм дуулаач шиг санал ирдэг баг те. Гэхдээ ер нь бол одоо ингээл уртын дууны царай өөр жанраар voice center дээр ингээд дууллаа штэ.
бас ингээд заримдаа чамд наалтахгүй байгаа шарагдчихсэн, наалтж байгаа шарагдчихсэн те. Ерөн зүгээр ингээд юу гэдгийг уртын дуу за одоо энгийн те зүгээр л pop өдр дуулах энэ хоёр ялгаа нь юу юм? Өөр гэдэг. Өөр. Одоо нэг техник манер гэдэг нь өөрчлөлт тавьчихдаг байхгүй. Тий. Эстрад одоо юм руу дуунуудыг ч болонгот үгийн арай бас нэг гоё зөөлхөн ч юм уу тий. Тэгээд богино доторх ингэж одоо яриа ярьж байгаа юм шиг. Уртын дууч бол ингэж уянгалуулна. Тэгээд вибрац юм цоглог гэдэг. Тийм жижиг эстрад дуунуудаар болонгот тэрийг хийгээд ирэнгууд нь цогтгүй. Тийм нэлээ олон юм байна. Янз. Нэг чамайг уртын дуу дуулдаг болохоор энгийн дууг бол амар дуулна гэж хүмүүс нь бодож байгаа шүү дээ. Хоолойны царуур амар өндөр байгаа юм чинь амар дуулах байх гэхээр бас ингээд нэг эвгүй байгаа мэдрэгддэг байхгүй тий. Тэр сайн өөр л юм байна. Тэр цар хүрээгээр биш. Мэдрэмж ярд болно. Мэдрэмжээр. Энд нэг аялах боломжтой яг үү? Болно уу? Тэгээ нэг уртын дуунаас сайн гоё аялаа шүү. Энэ одоо нэг сэтгэл орж байгаа юм чинь хүмүүс сонсохыг хүсэж байгаа. Тэгээд бас танай энэ нэвтрүүлгийн хамт олон тусаац жаргал сайн сайхан бүхнийг хүсээрэй. Танай нэвтрүүлгийг үзэж байгаа олон сайхан хүмүүст тусаарай линкац жаргал. Сайн сайхан бүхнийг хүсээрэйгөөд Монгол ардын үртийн дуу 10 үнэг сайхан дуу байдаг. За тэр дуу хэлээ. Арахан хөвчээ Аксан ханааны болоод яаген Яа, амар гоё. Гоё мэдрэмж юм а тий. Яг хажуудаас сонсох бүр амар гоё сонсогддог юм байна. Үнэхээр гоё юм байна. Тэгээд одоо энэ бол ингээл үнэхээр ингээд энэ амьсгаа гэдэг бас их чухал гэдэг юм байна гэж би сая сонслоо. Амьсгаа одоо маш сайн урт байх хэрэгтэй юм байна тий. Өөр юу хэрэгтэй байх вэ? Амьсгаан техник. Амьсгаан техник тий. Одоо энэ амьсгаа гарч ил энэ дух руу ингэж холбогддог байхгүй ингэж хоолоогоор өшөө амьсгаа гарах гэж тулдаг. Ингэж чөлөөт ингэж гаргадаг. Ингэж гаргаж ирээд энэ дээрээс ингэж уруулж ингэж доош ингэж тартах гэж байна. Дөргтөл энийг дөргтөл гэж. Гай сонсогч нэ. Одоо ингээл юу гэдэг энэ уртын дуу гэдгийгээс ингээл гадаад орсонд ингээл ерөнхийдөө нэг уртын дуу мөг ингээл яг хятад метод тий одоо өмч энэ төргээл нэг юмуд болол янз юмуд. Тий яг нөгөө жанр чинь өвөр Монгол гэдэг монголчуудын одоо бас нэгэн сайхан үндэстэн ястан тэнд очиод тусгаарлаад элийн цаанууд харамсалтай байгаад идэг болохоор тэрнгээр далимдуулж тэрийг эзэмшгээд идэг юм шиг байна. Дундад улс гэдэг энэ л үн дотор орчиж байгаа шүү дээ. Тэр чинь тийм учраас тэр харьяанд оршин тогтнож байгаа улс үндэстэн бол дундад улс юм гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр утгаараа эзэмших гэдэг юм үндэсний урлаг, соёл бүх зүйлийг л ер нь булаах гэдэг шүү. Энийг яаж хамгаалж үлдэх вэ? Одоо ер нь хамгаалах хэрэгтэй л байхгүй. Хүн болгол энэ уртын дуугаа аялж сонсож явах хэрэгтэй. Өөрөө ч гэсэн одоо уртын дуугаа сураад аялж явах хэрэгтэй. Захын нэг хүн ирж яхад л Монгол одоо юу юм? Танахнаас чи Монгол гэж байгаа бол юу байна танахаас? Урлаг гэж юу байна? Соёл гэж юу байна гэхэл Монголын уртын дуу гэх нэг ийм байдаг. Нүүдэлчдийн соёл. Чи бид бүгд юм гэл нүр уртын явж байгаа байхгүй. Идэхэн юм бол. Тэгж ижил хамгаалж байна. Одоо би сурыг гэвэл яаж сурах вэ?
болно ш л асуудалгүй. Сонсоод бол чадахгүй. Сонсоод бол чадахгүй юм байна. Яач утсан. Надаас бол ийм болоо эзэж гарахгүй. Тэнгүүд би бас бодлоо л да зүгээр ийм бичлэг дээр оруулаад бас яадаг юм. Машины бичлэг оруулаад яадаг. Ер нь бас ийм техникүүд ийм юм байдаг юм аа. Энэ техникийг зүгээр та нар ингээд хийгээд сурчвал тэ бас ингээд дуулахад илүү төхөн болно. Тэгээд бүгд аялаад монголчууд бүгд үнэхээр яг уртын дуугаа аялж сурах хэрэгтэй юм шиг санагдаж байгаа юм тэ. Зүгээр л ингээд залуучууд ялангуяа мэдэхгүй шүү дээ. Тэ одоо яг энэ Z generation гэдэг нэг юм үе байна шүү дээ. Тэд нар бол мэдэхгүй. Тэгэхээр тэд нар бас ингээд заадаг. Багаас нь бас ингээд нэг уртын дуу энэ өв соёлыг хадгалуулж зааж өгөх хэрэгтэй шүү санагддаг. Тий, энийг бол яг одоо саяхнаас соёлын яамтай боллоо шүү дээ. Соёлтэй. Тий, ерөнхийдөө бол энэ соёлын яам улсын бодлогоор хийж явах хэрэгтэй л асуудал байхгүй. 10 жилийн хөтөлбөрт дуугч юм хичээл дээр нь сайхан сурах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд бол яад хөөрхөн айлуу цомгон туурайтай хөрөнгө гэтрийг бол айлж байна. Тэгээд хин ямар яаж туулж ийн урлагийн мэдрэмжтэй болно шүү дээ хүн болго. Одоо HT Монгол мэдээж ингээд маш том чамд ингээд гүүр болж гисэн тий. HT Монголынхан одоо юу гэдгийг чамаг ямар нэгэн уран бүтээл энэ төрт оруулах тий. Тэр асуудлуудыг ер нь HT Монгол бас санд энэ төр тавиад юу гэдгийг чамаг ер нь хэдэн хувьтай удирдах уу? Удирддаггүй эсвэл чи яг өөрхөн саналаар юм уу? Саналаар. Хоорондоо одоо ингээ хоёлоо ярьж байгаа юм шиг л сайхан одоо нэг юм уран бүтээл гэдгийг л Одоо яг зөв хүмүүс бол ингээл тодорхой хэмжээний хувь мөвийг авдаг гэдэг яриад байдаг юм шиг байлээ. Тэгээ яг ер нь бас их тийм чангатуу гэрээ хийж ижил бас уран бүтээлчдэнд сайн байдаг л баг л та тий. Чанартай гардаг бах тий. Тэгээ одоо бас HT Монголын гэрээ дуусаад одоо өөрийнхөө уран бүтээлүүдийг хийгээд ашиг машиг шууд 100% өөрөө авна шүү тий. Тэг яг хөө нэг телевиз чинь нэг ашиг машиг нэтэрэг яадаг юм дөө. Авдаг юм. Тэг яг нөгөө хамтралт ажилладаг байхгүй юу? Тий. Одоо энэ хүүхдүүд ингээ гаргаад ирсэн чинь Монгол телевизийн нэрийн утас явж байгаа шүү дээ. Тийм учраас за одоо бас нэг юм байна шүү, тийм байна шүү. Нэг юм статус чинь хамаагүй байж болохгүй л гэдэг. За ээж аав нэг хүүхэд нэг чинь. Ихэн штэ та. Ихэл нөө. Ачаа хармаараа гэлэж байна тий. Тийм манай ээж хоёр чинь одоо нэг 20 настайдаа л намайг гаргасан юм шиг байна. Манай дүү надаас нэг 3 дүү гэр чи тавс хэлэхгүй дүнэрлээгүүд нэлээ олон жил болсон болохоор гэдгийг шиг юм аа. Одоо нэг 48 шүү дээ. Мама бол агаарт сайхан байх нэ тий. Тий. Тэ агаарт ээж аав дээрээ авчиад өгч гэнэ шүү дээ. Аваад ирээ гэдэг ба шүү дээ. Гараагүй. Тий сайхан өсгөө тэнд одоо юу гэдэг агаарт байгаа хүүхд чи их л гоё одоо бүх юм л их тийм эрүүл сайхан өсдөг шүү дээ. Одоо ардаглаад шүд сайтай. Тэ хамгийн мэдэгдэг юм лээ. Манай нэг ахын хүүхд байдаг байсан. Тэгээд хөдөө аваа чинь энэ давцран тэгээд хотод байгаа дэрнгуул ингээд цог гэрэл цагаараа л дураад. Ягаад гэвэл нөгөө битүү байшин дотор агаар муутай хөр хэд тэгээд хөдөө очиод нэг сар болоод дэрнгуул таргалаад гацар нь улаагаал хөөхөн болоод ирж байгаа. Тэгмээд агаар гэдэг ямар чухал байдаг тийм шүү дээ. Энэ хөдөөний орк гэдэг дээр чиний санал бодол ямар байдаг вэ? Одоо орк гэж ярьдаг. Одоо би орк гэдэг нэвшлийг би ашиглаж ирсэн. Гэхдээ зарим ингээд хитрхи тролл аккаунтуудтай мулгуу тийм хэрэглэгчнэр бас байж таа. Тийм хүмүүсийг бол би орк гэж нэрлэдэг баг. Өөрхөн зураг хөрөхгүйгээр хин нэг бүтгэнд оромжилж хүснээрээ таваа хангаж тэндээс жоохон кайф авдаг юм шиг. Тэгэхээр тэр хүмүүсийг бол би тэгж нэрлэдэг. Хөдөөнийх нь гэж яагаад би ч одоо сүүлд ингээд ярьлаа л ер нь зүгээр манай хөдөөнөөс орж ирж байгаа хүмүүс сошиал медиа дээр амар бүдүүлдэг. Яалтч зураг ураг харахад часуулаа хацартай яг хөдөө сайхан ороод ирсэн. Бичиж байгаа юм аим шигтэй муухай тэгэхээр би хөдөөний орк гэж хэлэхгүй. Гэтэ шууд хийж хэлээ одоо яжилсан байдлаар ингэ хэлсэн чинь хөдөөний гэхээр заавал орк гэдэг юм уу гэдэг чинь. Тэгэхээр энэ хөдөөний орк мор гэдэг чинь бодол санаа ямар гэдэг вэ? Гэхдээ яг хөдөөж бай, хотож бай, хятадч бай, монголч бай ерөнхийдөө бол тухайн үний нөгөөд нэг тархинд бах таамжны л асуудал шүү дээ. Тийм ээ. Тэр бол тийм болов гэж боддог юм. Тийм. Энэний асуудал шүү дээ. Хүмүүж тархины асуудал. Тэр чи хаана юу ярих вэ? Хаана юу ичих вэ гэдэг чинь бас нэг хүний мэдрэмжийн асуудал байна шүү дээ, тийм. Хиний яаж юу хэлэх вэ, яах вэ гэдэг чинь бас. Чамайг хөдөөнийх энтергээл тэ юу гэдэг 10 жил ч юм уу тэ сүүсмэд ч юм уу хөдөөнийх энтер гэж чамайг ер нь доогөлж мөглөдөг байсан. Гүү юу. Одоо нэг зарим нэг юм ялуурлан гадуурхалтууд их байдаг юм аа л. Зөө жижигхэн ингээл зүгээр нэг 2 3 дугаар ангийн сурагчдын дунд ч байдаг гин юм бол. Тэгэхээр ингээл
хөдөөнийх гэж чамайг юм хэлэхэд хөдөөний орк марк гэдэг гэж магадгүй хэлж уурлах уу? Тэгээд тэр хүнд нь уурлах тий тэр хүний тэгэл тархины багтаамж байлгүй тий. Тэр хүн л энэ л өөрөө стресстэй л шүү дээ. Тэгэхээр авахгүй л байх хэрэгтэй л байна. Чи яаж юм тайван бид юм багын занд л багт тий. Энэ юу байж магадгүй? Энэ утын дууны юм байж магадгүй. Харин тийм юм бол их тайван. Манай багш нар эдгээр ч их сайхан хүмүүс гэдэг чинь сууйсрууд ороод ирэхэд сургууль тэгээд багд өссөн орчин гэж ер нь хэлж өгдөг байх л та. Чи орондоо ч юм тайван байдгүй. Үгүй тайван. Найз өсгөөтэй болохоор их л тайван л орон дотор. Орон дотор энэ ирэх хүн сайн байх хэрэгтэй гоо. Гайгүй байх хэрэгтэй байл. Гайгүй байх хэрэгтэй баг тий. Энэ чи өөрөө юу гэдэг эрхтөөний бас нэг үнэлэмж шүү дээ тий. Бас эр үе юм чинь тий хажууд байгаа эмэгтэйгээ жаргалтай байлгах гэдэг чинь бас нэг кайф шүү тий. Чи ер нь өөрийгөө хэр лаг гэж боддог вэ? Мэдхгүй. Тэр тал тий. Хоёул зөв энэ талаар нэг жоохон ярил л да чи чамайг би ичж байгаа юм чинь. Гэтэ ер нь зүгээр эн чинь зүгээр л залуучууд боловсрол өгч байгаа л зөв шүү дээ тий. Би түрүүн бас яагаад бидэж асуусан бэхээр тэр хэрэгжилж явах хэрэгтэй шүү гэж би хэлээд энэ хэрэгэл сураарай тий. Магадгүй үсээгүй хүүхэд тий өвчин зовлон бүх юм самгаална шүү дээ. Тэгэхээр чиний хувьд яг энэ зүгээр хэрлаг байл гэхгүй. Мэдгүй. Хүнээс нөгөө нэг хүмүүсээс л асуулаа. За би дашныг бол энэ талаар бол ягаад ч ярил чадахгүй мэн дийлэхгүй мэн. Энэ бол бас их тийм одоо яг нэг гоё одоо ичимпи гэх юм уу та тий. Энд чинь бас нэг энэ эрэгтэй хүнийг ямар хүний гоё нэг юм гоё ирэх хүн гэж нэрлэдэг юм. Гүй нэг сайхан одоо хэлсэн ярьсантай байждаг нэг олон нүргэн хүн байл сайхан. Тэ? Хэлсэн ярьсантай. Тийм шилжиг дэлжиг гэдэг юм чинь нэг тийм. Эр хүн болвол нэг сайхан ноён нуруутай айл хэрийг авч явна. Эхнэр үнийг хүүхдээ өмөөжүүлнэ. Тэгээд энэ улс их оронд бас нэг хүн одоо бэлтэж өгч байгаа шүү дээ. Сайхан байх гэдэг. Гэр бүлийн хүмүүжил гэдэг бол улсын хөгжилтэй шууд холбоотой юм л да. Нийгмийн хөгжилтэй. Гэр бүлийн хөгжлөөс их гоё үг шүү те. Гэр бүлийн хөгжил ер нь яг нийгмийн тэний өндөрлөлт нөлөөлдөг те. Энэ тэгэхээр гэрээсээ төрөөс гэтэл яг адилхан байна те. Тэгжиж тэр чинь нэг зөвхөн надад шалтгааллахгүй одоо яг зөв жижигхэн жишээ сонгуул өглөөхэд за би өгөөгүйсэн ч угаасаа дүн гадгаар гарна гэдэг нэг тийм ойлголт өгдөг. Өөрөө тэрийг биелүүлж явах хэрэгтэй юм шиг байна те. Би таны түрүүний ярьдаг үүрэг хариуцлага гэдэг зүйл бол одоо наадах юм баггүй хүн өөрөө биелүүлэх хэрэгтэй шүү дээ. Иргэний үүргээ сонгуул өгөх хэрэгтэй. Цэрэгт явах хэрэгтэй тий. Гэх хэрэгтэй гэдэг зүйл байх хэрэгтэй баггүй. Ташин малбаас нь. Гүү би цэргийн жуулахт ажиллаж ирсэн өөрөө. Цэргийн дууж гэрдний жуулахт, телевизэргийн жуулахт ажиллаж ирсэн. 2-3 жил ажилласан. 2-3 жил ажилласан. Тэгэл ингээл олон ингээл албан байгууллагт ажиллаад олон газар олон хүмүүстэй ингээл харьцаал те. Тэнгүүт юу гэвэл одоо энэ бол байгууллагын нэг юм аригталт шахалт энэ төр их байдаг штэ. Энэ одоо энэ чуулган болгоны ер нь хэр аригтаас маш холбоотой юм зү. Ер нь дээхэн үед бол яг үгүй нөгөө социализмын үед бол их сайхан ажилтай дөрвөлтэй амьдралтай байжгаад арчлал гарч ирээд хүмүүс одоо манай урлагийнхан бол ажилгүй болсон юм байна. Тэгээ яг хөө ажилгүй байгаа хүн чинь юу хийх вэ? Архил боддог байхгүй. Тэ? Өөр хийх юм байхгүй. Арх ууч цаг нөхцөн. Тэгээд тэр аригталт гэдэг зүйл их явдаг байсан юм шиг байна. Тэрнээс бол одоо бол урлагийн байгууллагт тийм байхгүй шүү дээ. Урлаг соёл түгэж байгаа хүмүүс ч бас юу гэж тэхүү. За ойлголоо баярлалаа. Эсвэл бэлгийг аваад өгөөч лавга. За би яасан зочны бэлгийг өгнө эхлэв. За тэгчээд нэг 2-3 асуултыг асууад энэ яриагаа дуусгахыг гэж бодож байна. Ер нь манай нэвтрүүлгийн нэрчүүд зөвүүн ток шоу. Тэгээ би нэвтрүүлгийн төгсгөлд үзэгчдээс бас манай үзэгчд мэдэн ер нь бол одоо байнгын асуудаг нэг асуулт гэдэг. Тэрийг ямаас би асууч гэж бодож байна. Ер нь ятга нэг нь дотоос нь авчихгүй. Тэр цаастаа. За амьдралдаа хэлсэн хамгийн зөв алхам юу байсан бэ? Маш нэмий. Voice show-д орсон юм да. Орсон. Тий. Зүрх гаргаж. Яагаад яг бас яг шийдвэрийг яагаад гаргаж авсан дэрэ? Өмнөх жилийнх нь үдчихсэн. Тэгээд ийм гоё дэлхийн тайзан дээр яагаад уртын дуу дуулж болтгоо бэ гэдэг бодол орж ирсэн байхгүй. Дандаа л ингээл гаднаад юм ингэж дуулахыг бид нар ч өөрсдөө соёлгүй түүхгүй ардам юм. Өөрийнхөө юмар нэг сайхан бахарах болол гэдэг бодож ирсэн. Тэгээд орс. Нэгдүгээр шатнд яагаад уртын дуу дуулах юм бэ? Тэр бүсгүй дуулдаг дээр үү? Тий, тэрэн дээр яг нөгөө
цаанаасаа ярилцж байгаа яадаг. Тэрнээс өмнөх шатууд бол нэлээд олон шат өвчдөг. Нэг 6-7 мянган хүн орон тэгээд нэлээд олон дууд болдог байхгүй. Тэгж шалгадаг юм тийм. За өнөөдөр ирсэн зочиндоо манай season 2-ийн 6 дахь дугаар тэгээд Zebra International-ийн одоо энэ сайхан одоо lime cola байна тий. Тэгээд одоо тэр chips байна. Одоо тафлгээ chips байна. За тэгээд ийм гоё одоо эрүүл хоолт байна. За энэ бас гоё. Энийг таруулъя. Энэ бол ийм Simpur гэдэг ийм одоо цай. Чихртэй сүдэ цай. Аюу гоё. Дотроо нэг алаа шиг нэг ийм гоё дэжлүүртэй юмтай их гоё цай байгаа. Тэгээд энийг бас зочиндоо баярлаа гэж бэлгэлж. За баярлалаа. За ер нь одоо ингээд их залуугаас өвддөг болчих юм да тийм хүмүүс би хаа өвдөл тэр одоо хэрэгж идэж байгаа юмудаас бас болдог бах та. Тэгээд одоо би энэ идлэг ер нь хэрэг хизээ сүүл бүтэн биений онцлогоонд оров. Бүтэн биений онцлогоонд ер нь ороогүй шүү. Нэг 3 жилийн өмнө жоохон хавгнаад харна юу яасан. Илэг бөөрөө үзүүлсэн тэгээ гайгүй л лээ. Гайгүй одоо ч жинхэнэ хөдөө мал дээр өссөн ч одоо эрүүл байх хэлгүүдээ одоо бодвол тий. За тэгээд одоо энэ илэгний ягаан гэдэг маш сайн. Одоо илгэнд бол үнэхээр сайн. Илгийг одоо эрүүлжүүлэхэд тустай. Тэгээ энэ бол өвдгөөс өмнө урьдчилан сэргийлж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд одоо энэ бол энд хэрэглэх заалт нь байна л да. Тэгээд хэрэглэх арга тун одоо энэ бол ингээд жимсэн хөхүүл бага насны хүүхдүүд ингээд бас ингэж өгөх ёстой гэж бүх мэдээлэл байна. За тэгээд хор тавдар бусад төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ууж байгаа бол өдөрт 1 дор 3 ширхгийг усаар даруулан ууж хэрэглэнэ гэж. Тэгэхээр ингээд одоо урьдчилан сэргийлнэ шүү дээ. За тэгээд энэ сайхан эдгний имийг одоо Шинсэгийн мэд гэдэг газрын албан ёсны эрхтээ оруулж ирдэг. Одоо энэ кондишныг оруулж ирдэг газар хэвгүй. Тэгээд энэ газрынхаа бэлгийг дамжиж өгч байна. Баярлалаа. За тэгээд сайхан уугаад илгээс хамгаалаарай. За тэгээд ганц өөрхөн асуултаас асууад яриагаа дуусгая гэж бодож байна. Ер нь залуу тарган байх шившиг энэ төр гэдэг юм байлээ хүмүүс. Тарган байх ингэх хэвээр тэгэх хэвээр гэдэг айгүй хүмүүс шиг хүний амьдралыг заах юм уу тэгээд ер нь юу гэдгийг бие биеийг хөгжүүлэх энэ төр гэж боддог байж юм. Ер нь би чи яасан? Фитнес нэг яваад. Тэгээд нэг 10 хоног баг тасралтгүй бэлтгэл хийгээд алваа. Тэгээ үйсэн чи корона гараад яачгүй болчихсон. Карантинлээд. Тэрнээс хойш жоохон жин нэмсэн. Одоо мөтөлж нэмсэндээ хөлөөрөөр тий. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань зочин бас их дуу цөөтэй ч гэсэн товч бөгөө тодорхой бас өөрийнхөө үзэл санаа бодлыг илэрхийллээ. Тэгээд өнөөдрийн зочин бол voice show-нд орж ирсэн. Хэд дорлоо voice? Шилдэг дөрөвт орсон тий. Тэгээд бас төрүүлэнч гэж яригдчихсэн. Тэгээд дашны морлоо. Тэгээд өв соёл гэдэг бол өөр ямар чухал зүйл юм бэ гэдгийг бас та нар ойлгож авсан бахаа гэж би бодож байна. Тэгээд Zebra Talk Show-ны маань season 2-ийн 6 дахь дугаарт дуучин одоо уртын сайхан дууг одоо их шиглүүлж бас манай энэ шин одоо энэ рестораны бас тэ жаврыг үргээгээд манай нэвтрүүлгийн бас маш гоё чимж өгсөн дашны баярлаа. За танай хамтлан бас маш баярлалаа. За баярлалаа. За тэгээд бүгдээ дараагийн season 7-оор иргэн уулзцгаая. Манай нэвтрүүлэг маань язгуур цагийн мэнээр аль биесээр live явна. Бямбаргаар 22 цагаас мөн YouTube сувагт нэвтрүүлэг дууссан дараа шууд аль биесээр ордог байгаа шүү. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэг хамтдсан баярлалаа. Баяртай. Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ? Зүү ток шоу Бямгарыг бүр 22 цагаас